бичлэг хүрхий та бүгдийн маань ажил үйлс амжилтаар дүүрэн байгаа гэдэгт би маш их итгэлтэй байна. Тэгэхээр өнөөдөр амжилтын тарин номынхаа хамгийн сүүлийн бүлэг болох 8 дугаар бүлэг гайхамшигыг өөрөөсөө гэдэг бүлэг байгаа. Тэгэхээр энэхүү бүлгээс өөрийнхөө гайхамшигыг яаж танин мэдэх вэ? Өөрийгөө хэрхэн хайрлах вэ? Бид яагаад өөрөөрөө байж чаддаггүй вэ? Өөрийнхөө төлөө зогсохын тулд бид юу хийх ёстой вэ? Мөн би брендийг хэрхэн үүсгэх тухай олон хэрэгтэй мэдээллийг мэдэх болно. Тэгэхээр гайхамшигыг өөрөөсөө хайхын тулд бид эхлээд өөрөөрөө байх хэрэгтэй. Өөрөөрөө байгаагүй тохиолдолд бид хизээч гайхамшигыг өөрөөсөө олж чадахгүй. Тиймээс өнөөдрийнхөө бичлэгдэр жинхэнэ би гэж юу вэ тухай та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. Та өнөөдөр жинхэнэ өөрөөрөө байж чадаж байна уу? Таны жинхэнэ би юу вэ? Өөрөөрөө байна гэдэг нь өөрийнхөө гадаад, дотоод бүх төрхийг хүлээн зөвшөөрж түүнийгээ ил гаргахыг хэлдэг гэж би боддог. Өөртөө үнэнч өөрийнхөө талд зогсож чадахыг хэлдэг. Өөрийнхөө талд зогсно гэж өөрийнхөө сэтгэлийг сонсож, мөрөөдлөө сонсож түүнийгээ бодит болгохыг хэлнэ. Бид өөрийгөө хүлээн зөвшөөрж, өөрийгөө сонсож, өөрийгөө ойлгож, өөрийнхөө талд зогсох болгоно бид өөрсдийн жинхэнэ биеийг олж мэддэг. Заримдаа бид амьдралын эрхээр өөрийнхөө жинхэнэ биеийг бас алддаг. Өөрийнхөө жинхэнэ биеийг алдснаар бид өөрсдөө үгүйсгэж, өөрт зохиохгүй тийм амьдралаар амьдарч өөрсдөө шархлуулдаг. Жишээлх юм бол хэрвээ би ямар нэгэн алдаа гарлаа гэж бодоход хүн бүр алдаа гаргадаг шүү дээ, тэ? Хүмүүс чи инглээ, чи тэглээ, чиний буруу, чи гэд янз янзаар хэлнэ. Тэр үед бид түүнийг нь шууд хүлээж авч би ингэчглээ, би тэгчглээ, миний буруу, би тийм л хүн юм байна, би ийм л хүн юм байна гэдэг дүнэлтэнд хүрдэг. Эсвэл дуртай ажиллаа тий олж чадаагүй улмаас амьдралын эрхээр дургүй ажил орчихдаг тохиолдол зөндөө байдаг. Тэгээд ийм ажил хийдэг үуч би ийм ажил хийдэг учраас би ийм л хүн. Хүмүүс намайг ийм л хүн гэж харж байгаа. Ийм ажил хийдэг хүн ийм л байдаг. Гэх мэтээр өөрийгөө бас дүгнэж өөртөө би чадваргүй, би итгэлгүй, би хүчгүй, би ялагдагч, би уйтгартай гэх мэт янз бүрийн тийм зохиомл тайзыг өөртөө хүчээр зүлгчдэг. Тэгэхээр би юу хэлмээр байна вэ гэвэл бидний гаргасан алдаа, бидний хийж буй ажил биднийг хизээч тодорхойлохгүй. Энэ нь бидний жинхэнэ би биш гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Тиймээс өнөөдөр та өөртөө ямар пайз зүлгчихэд байна вэ гэдгийг анзаарч үзээрэй. Хэрвээ ямар нэгэн пайз зүүчихэд байгавал өөртөөгөө дахин холбогдож өөрийнхөө жинхэнэ тэр байр сууринд нь аваачих хэрэгтэй. Тэгэхээр өөрөөсөө доор 2 асуултыг асуу. Нэгдүгээр би өөрийнхөө юунд дуртай вэ? Гадна дотноггүй. Хоёрдугаар асуулт би өөрийнхөө юунд дургүй вэ? Гадна дотноггүй. Тэгэхээр тэр дургүй байгаа зүйлүүдээ хүлээн зөвшөөр. Магадгүй тэр дургүй байгаа зүйлүүд нь таныг гой болгодог байж болно шүү дээ, тийм ээ. Заримдаа бид хүний дэргэд хизээч гаргадаггүй мөртлөө ганцаараа байхдаа гаргадаг гой үйлдэлүүд байдаг, тийм ээ. Тэгээд тэр гоёгоо гаргаж ирэх хэрэгтэй. Яг тэр чинь таны жинхэнэ бие байдаг. Яг тэр чинь таныг онцгой болгож байдаг. Тиймээс та бол тэд биш. Тиймээс та тэдэн шиг байх ёсгүй. Та бол та. Тиймээс та өөршгөө л байх ёстой. Өөрөөрөө байснаар өөрийгөө онцгой болгодог. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөдтэй түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгийг 7 хоног бүр өөрийнхөө инбокст хүлээж авах хүсэлтэй бол ukatömөр.com руу ороод захин мэдээлэл бүртгүүлээрэй. Хүс хий хөр. Ukatömөр Лос Анжелес.